Genshin Impact бол masterpiece. Мэдээж хэрэг энэ бол зөвхөн миний хувийн үзэл бодол. Гэхдээ намайг хараад эхлэхээс чинь өмнө миний ингэж хэлж байгаа шалтгааныг сонсоосой гэж хүсэж байна. Мэдээж хэрэг би ямар ч шалтгаангүйгээр энэ тоглоомыг masterpiece гэж нэрлэхгүй. За тийм болохоор энэ бичлэгийг дуустал нь үзээд надтай санал нийлж байгаа эсгээ комент хэсэгт бичээрэй. Ямар ч зүйлд анхны сэтгэгдэл аюул чухал байдаг. Энэ тоглоомын хувьд бол надад аюул хүчтэй анхны сэтгэгдэл үлдэж исэн. Яагаад гэх юм бол би урд нь зөвхөн Blox Fruits, Mobile Legends их мэт төрлийн тоглоомнууд тоглодог байсан учраас иймэрхүү тоглоомнууд надад шинэлэг байсан. Дээрээс нь нэмээд зураглал нь цоо шин ертөнцийн юм шиг санагддаг байсан. Тийм учраас надад аюул хүчтэй сэтгэгдэл үлдэж исэн. Мэдээж хэрэг би HoYoverse-ийн бусад тоглоомнуудыг тоглож үзсэн л дээ. Гэхдээ Genshin Impact шиг хүчтэй анхны сэтгэгдэл үлдээсэн нь бол байхгүй. За тэгэхээр миний эхний шалтгаан бол ийм байна. Genshin Impact-ийн зохиол саяхны хүртэл ямар ч уурлах зүйлгүй байсан. Гэхдээ саяхан хөгжүүлэгчид яагаад ч юм бэ гол дүрийнхээ өнгөрсөн өөрчлөхөөр шийдсэн. Яагаад гэвэл мэдэхгүй. Гэхдээ түүнийг стооцсон юм бол дүрийн хөгжүүлэлт бусад зохиолууд нь айгүй гоё. Дээрээс нь нэмээд хэрвээ гол дүрийнхээ түүхийг нэг жоохон янзалчих юм бол буцаад өөрчлөлгүй болж болно. Мэдээж хэрэг тэр нь жоохон төвөгтэй л байх бах. Гэхдээ нэгэндээ өөрчилж чадсан чи буцаагаа янзалж бас чадах байхаа гэж бодож байна. Зөвхөн Genshin Impact-ийн ч биш, HoYoverse-ийн бүхэл тоглоомны хөгжмөнүүд үнэхээр гайхамшигтай. Ямар сайндаа л HoYoverse-ийг тоглоомны биш хөгжмийн компани гэдэг мим гарч явах үү? Хөгжмөнтэй бол бүр үнэхээр яриа байхгүй. Тэрнтэй бол үнэхээр санал нийлнэ. Жишээ нь би одоо та нарт хэдэн дуу сонсгоё. Shambulia bebasila Pikana pakamwishowe Quantie tututau Utadamu yoyote Rudi kwa pambachaya I speak of the voices of the ancient desert sand. I bring the final judgment to you and let's play again upon the border. Shadows, the price is yours, so the rest in my hand. It advances, I've been taken. Your kingship's I've been shaking. When I see this lost, like even waking. Мэдээж хэрэг энэ бүх дуунуудын ард маш олон хүмүүс байгаа. Тэднүүсийг бид нэр HoYoMix-ийн хамт олон гэж дууддаг. HoYoMix бол HoYoverse-ийн бүхэл дууг хариуцдаг баг гэж болно. За баг компаниас ялгаагүй маш том хэмжээний баг байгааг та нар харж болно. Мэдээж хэрэг Genshin Impact-ийн дүрийн дизайн болон community ярихгүй байж болохгүй. Дүрийн дизайнууд нь үргэлж их өвөрмөц байдаг. Дээрээс нэмээд тухайн улстайгаа их зөгтдөг. Genshin Impact дээр байгаа бүхэл улсууд дэлхийд дээр байдаг бодит улсуудаас санаа авсан байдаг. Мэдээж хэрэг дөрөвдөн ч гэсэн тэднүүсийг санаа авч бүтээгдэж байгаа. Тэгээд мэдээж хэрэг инээдтэй хачин community-г ярихгүй байж болохгүй. Genshin Impact-ийн community үнэхээр толгой эргүүлэм сонио. Үнэхээр нэгдмэл биш гэх юм уу? Тэгсээр нэ аюу хөгжилтэй нэг талаараа юуч баг мим болоо гаргаад ирдэг айгу сонио. Дээрээс нэмээд Genshin Impact тоглогчдоо нэг тийм анхаарж байгаа хэрнээ анхаардаггүй юм шиг байдаг нь бас аюу хачин. Genshin Impact-ийн тоглогчид юу хийдгийг
их анзаардаг гэдгийг саяхан болсон нэг веб ивентээр айгүй харагдсан. Тэгсэн хэрнээ Genshin Impact тоглогчдын баг насаараа асууж байгаа зарим нэг зүйлсийг ердөөсөө нэмдэггүй. За тэгэхээр бидний өнөөдрээр хамгийн сүүлчийн зүйл бол Genshin Impact доторх Roblox Milliastra Wonderland. Milliastra Wonderland-д болохоор тоглогчдод өөрсдийнхөө гол дүрийг хүснээрээ загварчлах боломжийг өгдөг бөгөөд тоглогчид өөрсдөө тоглоом бүтээж тэрний бусад тоглогчид тоглодог гэдгээрээ онцлогтой. Мэдээж хэрэг Roblox яг дүрээрээ байгаа гэдгийг та нар харж байж болно. Тэгээд дээрээс нь нэмээд хэрвээ чиний бүтээсэн тоглоомч их алдартай байх юм бол Genshin Impact-ийн зүгээс чамд цалин өгнө. Тэр цалин нь болохоор одоохондоо бол нэг тийм их биш. Гэтэ зуна 4 гаргалаар энэ цалин нэмэгдэнэ гэсэн. За тэгэхээр та нарт өнөөдрийн бичлэг таалагдсан гэж найдаж байна. Магадгүй хэтэрхий хурдан яриад байж магадгүй аль эсвэл миний орхисон аль эсвэл саналд нийлэхгүй байгаа юмнуудаа та нар комент хэсэгт үлдээж болно. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.